Өнөөдөр бас коронавирус дэгдсэнтэй холбоотой бид нялх хүүхдүүдээ бид авчрахгүй байгаа. Тэгээ хүүхдүүд сургууль карантинлсан байгаа. Тийм учраас манай ээжүүд, аав нар хүүхдүүдээ гэрт нь үлдээгээрээ хэрвээ одоо хүүхдээ харах хөнгөө бол аль нэг нь гэртээ хүүхдтэйгээ үлдээрээ. Хүүхдээ сайн харж харгалзсан үлдэх ёстой. Энийг эзэн ойлгоно. Эзэн үнийг мэдэж байгаа. Халдварт өвчин гарчаад байна. Амь насанд аюултай өвчин гарчаад байна. Тийм учраас бид нэр эрүүл ухаантай байх ёстой. Сонор сэрэмжтэй байх ёстой. Нөгөө талаасаа бидний төр засаг энэ олон нийтийн энэ арга хэмжээ хоригдсан хүүхдүүдийг эрхийг одоо дагуулахыг олон нийтийн газар авчрахыг хоригдсан байгаа учраас бид нэр үнийг хүндэтгэх ёстой юм. Амен. Тийм учраас бид нэр одоо хүүхдүүд маань, ээжүүд маань, аавууд маань гэрээсээ үзэж байгаа. Онлайнаар. Тэг бүгдээр хамтдаа хүүхдүүдийнхаа төлөө залбирцгаая. Зөвхөн чуулганыхаа хүүхдүүдийн төлөө биш. Бид нэр Монголд байгаа бүх хүүхдүүдийн төлөө бүгдээрээ халдвар энэ ханиад бактери вируснаас хамгаалагдахын төлөө Есүсийн нэрээр бас Христийн цусаар хучин залбирцгаая. Амен. Эзэн минь бид үнэхээр залбирч байна. Энэ халдварт өвчнийг бид бурхан минь зайлуулж арилгаж өгөөч гэж залбирч байна. Энэ бүхнийг Монголд битгий оруулаач. Энэ халдварыг Монголд дэгдэхийг битгий зөвшөөрөөч. Тиймээс бид гоож байна. Бид залбирч байна. Бид хамгаалтыг Есүсийн нэрээр тавьж байна. Есүсийн нэрээр бүгд хамтдаа хэлцгээе. Есүсийн нэрээр. Есүсийн нэрээр эсэргүүцэж байна. Есүсийн нэрээр энэ амьжигтай халдвар, бактери, вирусыг бид устгаж байна. Зайлуулж байна. Хүчингү болгож байна. Бид чуулганы бүх хүмүүс дээр, бид Монголын бүх хүмүүс дээр, бүх хөвгөд охтууд дээр, ялах балчрууд дээр бурхан минь таны хамгаалтыг тавьж байна. Есүсийн нэрээр. Эзэн минь Монголын төр засаг, эрүүл мэндийн яамных нь, эмч, эрдэмтэн, докторууд эзэн минь үнэхээр мэрэгэн ухаантай ажиллахад туслаарай. Манай хэл гайлынх нь эзэн минь бас үнэхээр хариуцлагатай ажиллахад туслаарай. Эзэн минь хэрвээ хэн нэгэн өвчлсөн байгаа бол бурхан минь түүний амь насыг аваараач гэж залбирч байна. Түүнийг хамгаалаач гэж залбирч байна. Түүнийг эдгэж өгөөч гэж бид Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Есүсийн нэрээр. Тэгээ бид нар залбирах хариуцлагатай. Бидний залбирал үнэхээр өр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна гэж Библи хэлсэн байдаг. Амен. Яаков 5-ын 19 дээр байна уу? Бүгдээр хамтдаа харъя. Зөвхт хүний залбирал өр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна гэж хэлсэн. Тэгээ тэр ишлэлийг гаргаадгаач Яаков 5 дугаар бүлгийн 19 хавцаа байна. Зөвхт хүний залбирал гэдэг үү? Халелуя. Яаков 5:19 дээр 19-20 хавцаа байна. Яаков 5:16 дээр. За. Яаков 5:16. Тийм учраас биевийнхаа өмнө нүглээ улааж биевийнхаа төлөө залбирал ингэснээр та нар идэрэх болоо гэсэн байна. Тэгээд зөвхтийн залбирал өр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. Амен. Зөвхтийн залбирал. Та нар хэлэхгүй зөвхтийн залбирал. Халелуя. Тэгэд бид нар зөвхт болгогдохын тулд энэ хам сэдвээс нь харах юм бол мэдээж нэлийн зүйлийг ярих болно л доо. Биевийнхаа өмнө нүглээ улааж, тийм үү? Биенийхээ төлөө залбир гэсэн байна. Ингэснээр та нар эдгэрнэ гэсэн. Тэгээд зөвхт хүний залбирлын тухай энд ярьж байгаа юм л да. Гим нүглээ гимссэн хүн, гим нүглээ улааж, пастор удирдагч нар дээр, сүнслэг удирдагч нар дээр, итгэлийн найз нөхөд дээр очин гим нүглээ улааснаар тэгээд биенийхээ төлөө залбирснаар хүн эдгэрдэг баг. Түүнээс биш итгэгч нар ингэдэж шүү дээ. Гим нүгэл хийчихэд гим нүглээ нуудаг. Тэгээ гим нүглээ нуугаад
яваад идэг. Бурхны өмнө бол гимшээл яваад идэг. Намайг уучлаарай гэл. Уучлагдах уу? Уучлагдана. 1000 удаа гимнүгэл хийчихэд бурхан минь 1000 уланд намайг уучлаарай гэд гимшээд шаналаад ирэхэд бурхан уучлаа. Харин эдгэрхүү гэдэг бол өөр асуудал. Олон хүмүүс бурхны өмнө гимшээл өршөөлийг гуугаа яваад идэг мөртлөө эдгэрхгүй, эдгэрдэггүй, чөлөөлөгддөггүй. Ямар тохиолдолд харин эдгэрх үү? Бие биенийхээ өмнө нүглээ улааж. Бурхны өмнө биш. Бурхны өмнө бол гимшдэг, улаадаг. Тэгээ уучлагддаг. Гэхдээ эдгэрийг гэвэл, чөлөөлөгдгийг гэвэл бүр мөсөн эрхчлөөнд гарыг гэвэл хариу өөр асуудлыг Есүс зааж өгсөн. Бие биенийхээ өмнө нүглээ улаа. Тэгээд бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар яана гэсэн байна. Энэ уучлалын тухай яриаггүй, эдгэрлийн тухай ярьж байна. Олон хүмүүс дотроо маш нууцлагдсан гим буруутай явж идэг. Тэгээд тэрүүндээ шаналдаг, гимшдэг, магтаалын цагаар магтахаасаа илүү уучлаарай л гэж залбираад идэг. Магтаал байхгүй. Ердөөсөө л гимшил, шаналал яваад идэг. Эдгэрээгүй хүн яваад идэг. Чөлөөлөгдөөгүй хүн, амар тайвангүй, баяр хөөргүй. Хүмүүстэй ч харилцаж чадхаа болчихдээ сүулдээ зугатаал, нуугдаал яваад идэг. Тэгж ягаад бүр зарим хүмүүс сүмээс явчихдаг. Тэгээд би хинч биш, би зогсгүй, би бозром хүн. Бурхны оршуу бас. Тэгээд энэний цаана муу ерөн сүнс мэдээж хүмүүсийг холдуулж байгаа шүү дээ. Хулгайлж байгаа. Тэгээд эдгэрийг гэвэл тэгээд тэр зөвхт нэгний залбирал нь өөр нөлөөтэй гинэ. Амен. Тэгээд үүгээр та нарын залбирал өөр нөлөөтэй байхыг хүсэж гин үү? Хүсэж гин үү? Та нарыг залбирахад залбирал чинь хариулагддаг, хүлэгдсэн чинь хүлэгддэг, холбосон чинь холбогддог, залбирал чинь эрх мэдэлтэй. Та нар бузар сүнсэнд хандан тушаахад бузар сүнс зайлан явдаг. Өвчтөе хүн дээр гар тавин залбирахад эдгэрдэг. Үнэхээр өр нөлөөтэй. Залбиралтай хүн болохыг хүсэж байгаа үстэй. Есүс биднийг ингийн болоосоо гэж хүсдэг, хаанчлаасаа гэж хүсдэг. Гэтэл зарим итгэгчдэр моёрын сүнсийг зайлуулахын оронд өөрөө зугатааж явж идэг. Өөрөө зугатцсан явж идэг. Эрх мэдэлгүй болцсон. Чөтгөрийг зайлуулах гэхлээр диавол зүгээр шивнчдэг. Чи өөрөө ямар хэлээ гэл. Тэгээд бүх юм дуусаа. Тэгээ яллагдан буруутгагддаг. Тийм учраас гим нүглээ хүлээн зөвшөөрөөд залбируул. Тэгээд та нар эдгэрнэ. Эдгэрэл гэдэг чинь өөр хэрэг. Уучлагдана гэдэг өөр хэрэг. Залбирал чинь өр нөлөөтэй ихийг гүйцэлдүүлж чадах. Тийм байггүй л гим нүглээ гимшин залбируулаад эдгэр чөлөөлөгд. Амен. Халелуя. Залбирая. Тэгээд та нарт эзэн гим нүглээ улааж хүлээн зөвшөөрөх тэр зүрх сэтгэл итгэлийг өгөхийн төлөө би гуйж. Хурдхан шиг диаволын хүлээснээс чөлөөлөгдөж, хурдхан шиг шаналж чархалсан зүрх сэтгэлээсээ, эмтэрсэн сэтгэлээсээ чөлөөлөгдөв. Та нарын залбирал эрх мэдэлтэй хүчтэй болгохын тулд үнэхээр эзэн чамд харуулах болтугай. Хэнд очин улайхыг чинь. Хинээр залбируулахыг чинь. Тэгээ хэн нэгэн бас манай хүмүүс та нар дээр гим нүглээ гимшин улаан ирж залбируулахад та нар Бурхны хайраар тэр хүнийг хайрлаж хүлээж аваад, уучлж хүлээж аваад эдгэрхийнхэн төлөө залбирч өгөөрэй. Тэр хүнийг шүүх хэрэггүй. Харин гим нүглээ гимшин ирж байгаа нь юутай сайхан бэ? Юутай ёроолтой бэ? Тий. Бид бүгдээрээ гимтэй. Бид бүгдээрээ ямар нэгэн байдлаар бүдэрдэг. Бид бүгдээрээ сул дорой хүмүүс. Харин гим нүглээ гимшсэн хүмүүс л ёроолтой. Сургаалт төгс 28:13-14 дээр нэг ийм үг байна. Сургаалт төгс 28:13-14 дээр. Тэгээ Библиэд хүмүүс Библиэсээ гаргаад бүр зураад чэйжлээд аваараа энэ үгийг саяны 2 ишлэлийг. Гэмт үйлдэлээ далдлагч нь хизээч үл дэвж юу гэсэн бэ? Гэвч улайгаад орхигч нь хайр инэрлийг хүртээ. Тэгээ энд улайгаад гэж хэлсэн байгаа биз. Сая Яаков 5:16 дээр яг хэлсэн байгаа. Бие биенийхээ өмнө нүглээ улаач гэж. Тэгээд гимт нүглээ нуун далдлагч нь хизээч амжилтанд хүрэхгүй гэж өмнөх орчуулган дээр хэлсэн байт. Үл дэвж юу гэдгийг хизээч амжилтанд хүрэхгүй, дэвжиж дээшлэхгүй гэж хэлсэн байна.
Та нар минь дэмжиж дээшлэхийг хүсэж байгаа үст. Бурхан үүний төлөө л амиа өгсөн шүү дээ. Харин нуун далж байгаа хүмүүс хизээч дэмжиж дээшилдэг. Гэмт үлдлээ нууж байгаа хүн. Харин Яаков 5:16-гийн дагуу энд хэлсний дагуу бид улайгаад бид нэг нэгнийхээ өмнө улайж тэгээд яана гэсэн байна. Улайгаад яах юм? Орх хай Есүсийн нэрээр. Тэр гмийг зайлуул хай. Зүрх сэтгэлээсээ зайлуулж хай. Улайн гэдгийг ба штэ. Бид нар бөөлжиж гаргах гэж орчуулад байгаа юм л да. Нэг тайлбарлах нь. Хортой хоол идчихлээ гэж бодъё. Хортой хоол та идчихлээ. Хортой хоол идснээ мэдвэл яах ёстой вэ? Тэр дор нь бөөлжих ёстой. Хэрвээ байлгах юм бол тэр хоол таныг ална. Ажмаар. Яг үнтэй адилхан гим нүгэл бол та хийчихсэн энэ бол сүнсний хор гэсэн үг. Зүрх сэтгэлийг чинь хордуулдаг, бузралдаг, оюун санаа, амьдралыг чинь үнэхээр сөөрүүлдэг чөтгөрийн хор. Гим нүгэл бол үнэхээр хорлол. Гим нүгэл үлдсэн хүн хизээч дэвчиж дээшилдэг. Хизээч амар тайван байхгүй. Харин зүрх сэтгэл нь улам ёрмуу, бузар мухаал болоод идэг. Тэгэд эцэст нь үхэлд хөрж хожим аимшигтай галын тамын галыг айж чичрэн хүлээхээс өөр хувь тавилан үлддэггүй зүйл. Тийм учраас гим нүгэл үлдвэл улайж байгаа нь тэр хорыг бошуухан шиг бөөлжин гаргаж байгаа гэсэн үг. Сүнсийг чинь бохирдуулахаас өмнө зүрх сэтгэлийг чинь алхаас өмнө оюун санааг чинь ялзруулахаас өмнө хийсэн гим нүглээ бошуухан шиг очиж улайгаад тэгээ залбируулад идгэрх ёстой. Улайх нь жишээлбэл та цианет гэдэг ч юм уу одоо юу гэдэг ямар нэгэн тэр хүнцэл ч юм уу бусад тэр хортой зүйлийг идсэн бол дор нь бөөлж ходоодоо угаалгах. Тэр дорно. Яг үнтэй адилхан та гим нүгэл үлдсэн бол эсвэл гим нүгэл бол эхлээд хаана үлдэгддэг гэж зүрх сэтгэлд үлдэгдэг. Оюун бодолд. Аль хэдийн дотор үлдэгдэг хүний зүрхэнд. Тэгчгээ дараа нь ил гарч ирдэг байхгүй. Ил гарч ирнэ. Гим нүглийг Яаков номон дээр бас үр тогтохтой адил зүйрлсэн байдаг. Гим нүгэл бол эхлээ үр тогтдог хүний дотор. Эхчүүд мэдэн тийм үү? Үр тогтдог. Хүүхэд хараахан төрөөгөө боловч энэ дотор аль хэдийн үр тогтон өдрөөс өдөрт тэр ураг томорсоор байдаг. Бүрлэлцээр байдаг. Энэ дотор аль хэдийн үрэн тогтцсон. Хүүхэд бүрлэлцээр байна. Тэгээд тодорхойд яг төрөх цаг нь болоход төрхийн өвдөлт өгөөд хүүхэд төрж байгаатай адилхан гим нүгэл эхлээд үр тогтдог. Хүний зүрх сэтгэлд оюун бодол санаанд. Тэр хүсэл ирдэг, тэр тажаал ирдэг, тэр шунал өвдөг, тэр хорсол, гомдол, үзэн ядалт. Тэр атааж өтөө ирдэг, үр тогтлоо. За тэр таны дотор үр тогтцсон одоо бүрлдэж байна. Өдөр ирэх тусам томорсоор байна. Өдөр ирэх тусам тэгж яагаад нэг өдөр та түүнийг амнаасаа гарган ярьдаг. Эсвэл та түүнийг нэг өдөр үлддэг. Завхаар л эхлээ үр тогтдог. Завхай бодол орж ирнэ. Таны дотор одоо тэр үр тогтсон бодогдоол байна. Томорсоор байна. Сүүлдээ за хийчи яадгийн. Тэгэд үйлдэл бий болдог. Тийм учраас бид нар гим нүгэлд унсан бол улайж залбируулан чөлөөлөгдөхөөс гадна гим нүгэлд унахаасаа өмнө тэр үр тогтсон тэр нүгэл чинь хүсэл тачаалаар шалтгаалan таны дотор төрсөн тэр үр чинь бий болохоос өмнө эсийн бүлэг яг үндэ бол юуны тулд оршиж байгаа вэ? Итгэлийн найз нөхөд яг юуны тулд оршиж байгаа гэхэлэр нэгэндээ тэр уруу татгаа хуваалцсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны дотор аль хэдийн үр тогтчихсон тэр гим нүглийг төрхөөс өмнө миний дотор ийм муухай бодол төрөөд байна. Миний дотор ийм муухай балиар завхаар л ингээ бодогдоод байна. Би энийг бүр хорж дийлэхгүй нэ. Ёстой удахгүй. Айгүй бол би завхаарах нэ. Залбирч өгөөч. Одоо өөрөөр хэлбэл та ямар хор уусан байна? Тийм үү? Тэр хороо бөөлжиж гарах үстэй. Яг тэрүүн шиг яг тодорхой улайн гэдэг чинь яг юугаа маш тодорхой улайн гэсэн үг. Завхаар л бол завхаар л, шунал бол шунал, атаархал бол атаархлаа. Би атаархаад байна. Өөрөөр хэлбэл дотроо төрж байгаа тэр үр тогтсон тэр юуг үр тогтсон? Атаархал уу? Хэл. Эрка би баян атаархал төрөөд байх юм бусдад. Одоо атаархал гэдгийг амаараа гаргаж байгаагаар та тэр хорыг яг улайснараа бөөлжиж гаргаж байгаа та яг адилхан. Хэрвээ та ингээл атаархаж байгаагаа тачаадж байгаагаа нуугаал яваад байх юм бол энэ таныг зүрх сэтгэл сүнсийг оюун бодлыг чинь дотроос чинь алаад хордуулаад бүхэлд яг нөгөө эсгэх хөрөнгө шиг эсгэж чинь. Библиэлд гим нүглийг бас эсгэх хөрөнгөтэй зүйрлсэн байд. Дороож хөрөнгө.
Зуурсан гурилд тийм үү? 3 хэмжүүр 3 кг ч юм уу 10 кг ч юм уу тэр зуурсан гурилд та жоохон хөрөнгийг хийчлээ гэж бодъё. Хэсэг хугацааны дараа та тэрийг хурдхан шиг л гаргаж авахгүй бол хэрвээ эсхий гэж хүсэхгүй л байгаа бол бушуухан шиг түүж авахгүй бол хэсэг хугацааны дараа тэр хөрөнгө тэр зуурсан гурилыг бүхэлд нь эсгээд хөөлгөнө. За тэгэд байлгаад авах юм бол бүр ногоороод өмхирээд эсэлдээд бүр аимшигтай болно. Хор болно гэсэн үг бүр сүлдээ. Яг л үүнтэй адилхан гим нүгэл гэдэг чинь яг тэр эсгэх хөрөнгө шиг үр тогтхомд хүний зүрх сэтгэл оюун бодол санаанд эхлээд бий болдог. Тэгээ дараа нь таныг дотроос чинь айжмаар эсгэж бүрлдсээр байгаад дараа нь сагдаг. Гим нүгэл төрдөг гэсэн үг. Тийм учраас ах эгч дүүс минь улаан гэдэг маань тэр дорно, тэр даруйлчилдаг. Бөөлжиж гаргана. Тэгээ залбируулснаар эдгэрчдэг, чөлөөлөгчдөг. Тийм учраас та хэрвээ хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар одоо энд жишээлбэл хизээ нэгэн цагт эсвэл гим нүгэлд унтсан. Эсвэл яг одоо гэрэл гим нүгэл яг таныг эсгээд байгаа дотроос чинь. Та тэмцээлэдэг бодогдоол байдаг. Тачаадаал эхэлдэг. Гомдол бол эсгэх хөрөнгө. Эцэст нь тэр гомдолд хэн нэгнийг хараах, хэн нэгнийг алах, үзен ядах тэр бозор муу зүйл болж бүрлдэх болно. Тийм учраас Библи жуучил гэж хэлсэн. Ингэснээр бид эдгэрнэ гэж хэлсэн баг. Гэмт нүглийн нуун далдлагч нь үл дэвжүү харин улайгаад гэдэг нь улайн гэдэг маань одоо ил гаргаж байна. Орхигч нь тэрийг хаягч нь хайр инэрлийг хүртью гэсэн байна. Хизээд эмээдэг хүнд ерөөл оршно гэсэн. Эзнээс эмээх хэрэгтэй. Яг гэвэл бид нар яагаад болоодаг вэ? Эзнээс эмээж байгаа учраас. Бид гим нүгэлтэйдээ ингээд хатууруулаад явах юм бол хожим энэ гим нүгэлтэн болоод бузар муухай нэгэн болоод хожим нүгэлтнүүдэд ирдэг эзний сахилгажуулалт шийтгэл миний амьдралд буух болно. Тийм учраас бид эзнээсээ эмээгээд тэгээд энэ бүхнийг хийж байгаа. Тэгээ эзнээс эмээдэг хүнд ерөөл оршино. Тэгээ Библиэлд эзнээс эмээдгүй хүний тухай юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр эзнээс эмээдгүй хүмүүс бол үнэхээр хорон муу хүмүүс байдаг гинэ. Тэд өөрсдийн гэмт үйлдэлдээ хизээч гэмшдэггүй. Гэмт үйлдэлийн төлөө бурхны шийтгэл бууна гэдэгт хизээч итгэдэггүй хүмүүс байдаг. Тэгээд тэд аимшигтай сүрэлд нэг өдөр ирэх болно. Зүрхээ хатууруулдаг хүн гай зовлон дуунна гэж. Өө яах юм боли тий. Заавал гэмшээч яах вэ? Гэл зүрхээ хатууруулаад яваад байгаа хүн гай гамшигт орооцолт. Гай зовлон нэг өдөр ирнэ. Эзнээс эмээдгүй зүрхээ хатууруулдаг хүмүүс амьдралд нь үхэл ирд юм аа. Амьдралд нь зовлон ирдэг, өвчин ирдэг. Тийм учраас гай зовлонд унахаас өмнө эзнээс эмээгээд тэгээд бушуухан шиг эдгэрлийг гуйжээ. Тодорхой яг ямар хор таныг хордуулсан яг тэрийг маш бодиттой байл. Завхаарл бол завхаарл байл. Тэгээ зарим хүмүүс ингэж ирдэг л дээ. Яг ичдэг л байх л да хөөрхөө. Тийм ээ яг тэр гим нүгэл хийгээд одоо хүлэгтч гисэн хэцүү. Уул нь бол санаа нь гимшмээр энэ. Гэхдээ ингэж ярьдаг. Пастора миний төлөө залбираад өгөөч би нэг гимтэй байгаамаа гэдэг. Ерөнхий. Тэгээ яг ямар гимээ хэлдэг вэ? Нэг гим байгаамаа. Залбируулчих гэдэг. Яагаад тэрийг хэлэхгүй гэхээр яг тэр чинь л чамайг хүлээд байгаа байхгүй. Хэлмээргүй байгаа чинь л асуудал байхгүй. Яг тэр чинь. Тэгэхээр та хэлэхгүй залбируулаад явна гэдэг чинь тэрнээсээ чөлөөлөгдөж чадахгүй. Та яг чөлөөлөгдөггүй ямар хор таныг алах гээд байгаа яг тэрийг хэлнэ гэсэн. Тэгээ зарим хүмүүсийн гимшил нэг нүглээ улааж байгаа нэг иймэрхүү юм хэлээд байна гэж байгаа байхгүй. Цагдаа дээр нэг хүнтэй таарсан чинь яасан гэсэн. Хулгайн хэрэг зэрдэгдээ төрөд ирлээ гэд. Тэгээ яатсан гэсэн чинь хөдөө нэг олс хөвчих хэрэг нь аваад явцсан ч гэртээ харьцсан чинь үхрийн хулгайц зэрдэгдээ гэдэг. Нөгөө олсны нөгөө талд үхэр хийснийг хэлэхгүй байхгүй. Нэг олсол хээр хөвчээс нэг олсол аваад гэртээ ирсэн юм шиг яриад байдаг тий. Нөгөө талд нөгөө үхрийн нуугаад байдаг. Зарим хүмүүс нэг иймэрхүү маягийн гимшил хэлж байдаг. Тэгэж уулаахгүй яг би үхэр хулгайлцсан юм аа гэд. Үхэр бол үхрийг хэл.
Ингэж хүмүүс чөлөөлөгддөг, цэвэрлэгддэг, эдгэрдэг. Амен. Тэгээд зөвхт хүний залбирал үр нөлөөтэй гэсэн баг. Амен. Халелуя. Зөвхт хүний залбирал үр нөлөөтэй. Тийм учраас бид нэр таны залбиралд Бурхан хариулагдах, тийм үр нөлөөтэй, тийм шаргуу залбирагч нэгэн бай гэвэл ах дүүс минь зөвхт байдал дотор зогсоороо. Зөвхт байдлынхаа хоёгийг өмсөөрэй гэж та бүхнийг уриалж байна. Амен.